Цаана Nice Mongolia-гаас мэдчилж байна. Би та бүхэнд өнөөдөр хутганы зохистой хэрэглээний талаар товчхон мэдээлэл өгье. Хутгыг 18 нас хүрээгүй хүнд худалдаалж, дамжуулж, зарж, борлуулж болохгүй. Хутгыг гэр ахуй орчинд ч гэсэн 18 нас хүрээгүй хүүхдүүд хэрэглүүлж болохгүй. Үүнийг зайлсхийх хэрэгтэй. Тэгэхээр 18 нас хүрсэн хүн л юу хутгыг ашиглах зохистой хэрэглээ болно. Хутга нь өөрөө хэрчиж хуваах үйлдэлтэй, таслах үйлдэлтэй тийм багж болохоор ажлын багж болохоос тоглоом биш. Тэгэхээр үүнийг хин нэгэн лөө шийдэж чичилж ямар нэгэн байдлаар хутгаар бол тоглож болохгүй нэ. Үүнийг анхаарах хэрэгтэй. Хутгыг олон нийтийн газар эр хэсгийг ил авч явж болохгүй. Янз бүрийн тоглолт ер нь олон нийтийн газар бол хутгыг авч явж болохгүй. Тэгэхээр хутгыг та хэрвээ яг үнэхээр авч явах шаардлагатай бол зориултын багж хэрэгсэл хийх цүнхэнд юм уу хутганы цүнхэнд хийгээд эр хэсгийн далд хийгээд авч явах шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр хутган дээр анхаарах зүйл бол энэ. Дээрээс нь хутгыг манайхан болохоор зүв бусаар ашигладаг лом жотоо шиг юм цохиж балбаж үнтэй цайтай хутга айгүй гимтээдэг хэсгийг нэмтэлдэг ч юм уу. Тэгэхээр хутга бол ерөөсөө л хэрчиж хуваах үйлдэлтэй ажлын багж гэдгийг заавал анхаараарай. Дээрээс нь хутгыг өөрөө ямар нэгэн байдлаар хараагүй өнцөг рүү эргүүлж энэ үйлдэлүүд хийж болохгүй нэ. Энд ч магадгүй таны хүүхэд юм уу эргэн тойрны ажлын чинь хамтрагч юм байж болох учраас заавал өөрөө харсан үнцэг дээрээ ажлын багцан дээр юмаа хийнэ гэсэн. Тэгэхээр өөрөө эргэж хараад болгоомжтой хайцах хэрэгтэй. Хутга бол ажлын багц хэрэгслэхоос тоглоом биш ээ. Үүнийг анхаараарай. За анхаарал тавьсан явд баярлалаа.